Энжин нэг хүнтэй гоц авьяастан олсон гээд Руудаг эмчлүүлж байхдаа ярина. Руудач би цэвэрлэгч болохгүй гэсээр л байна. Энд чинь чи тэр агаараар жоохон амьсгалсан бол үхвэж. Энэ ахта талархах гээ Энж илүү заанаа. Руудач Энжин талархаад надад цэвэрлэгч байх зав байхгүй гэхэд Энжин чи энд ганцаараа байж болохгүй. Тэнгэрийн орныхын яадгийг хараа үзтээ гэж хэлдэг. Доод ертөнцид энгийн хот болон хоолос байдаг бололтой. Энжин чи Руудаг хооллонгоо доод ертөнцийн талаар тайлбарлана. Дээд ертөнцөөс доод ертөнц рүү хогтой хамт хүмүүсийн хайртай байсан зүйл сунаж ирснээр амархан сэтгэл хөдлөл цуглаж эрчим хүч болсноор хэвийн бус үзэгдэл үүсдэг ажээ. Тэд нарын нэг нь хогийн мангас гэж. Мангасууд хүмүүсийг харангуйтаа л дайрдаг. Ерөнхийдөө хогийн цэгт амьдардагч хотлоо дайрах тохиолдол байдаг. Руудаа яаж хүч гаргаад байсан бэ гэвэл нандинаж хайрлан удаан хэрэглэсэн зүйлсэд нь хүч шингэж хүрдэг. Үүнийг хүн зэвсэг гэдэг. Зэвсгийг ашигладаг хүмүүсийг олгогч гэж нэрлэдэг. Тэдний цуглаж мангасуудтай тэмцдэг байгууллага бол цэвэрлэгээний баг юм. Хүн хүч дутаад байгаа учраас Руудаг эсүүлэх гээд байгаа юм байна. Руудаж тэрэнд орох юм бол дээшээ гарах аргыг хэлэх юм уу гэхэд Энжин тоохчгүй би мэдэхгүй л гэнэ. Энжи явхаас өмнө Руудад мөнгө өгнө. Энэ мөнгө нь түүний цамцыг зарж авсан мөнгө аж. Энэ мөнгөөр л Руудаг эмчлүүлж хоол идүүлээд байсан байна. Мөнгөө харахын амжилгүй нэг муур аваа явчихнаа. Зам таарсан савааг аваад муурыг барьж авч чаддаг. Тэгтэл түрүүний Энжний ярьж байсан хүн наадах чинь миний их гэсээр л гараад ирнэ. Түүнийг Занка Нижику гэдэг цэвэрлэгч ажээ. Энжин түүнээр Руудаг сургах гэж байгаа юм. Чи миний савааг булгайлсан одоо би чамайг алнаа л. Руудагийн уур нь хурч зодтолдох гэж байсан чи Ректогийн хэлсэн үгийг сананаа. Бусдад яриагаа сонсуулмаар байвал эхлээд өөрөө ойлгуулцах гэж хичээ. Битгий уураа урдаа бариад вэ гэснийг бодож уучлалгүй хот нөгөөх нь ч гэсэн тайвширнаа. Руудаа энэ яагаад ингэж өөр харагдаад байна гэж бодож байгаад инээмсэглээд байгаа юм байна гэдэг шийдэлт өгнө. Руудач инээмсэглэн хүнтэй харьцаж үзхийг хүснэ. Руудаг яагаад цэвэрлэгч болж байгаа гэж асуухад Руудаа байдгаараа энийгээд зорилгодоо хүрэхийн төлөө төр зуур орох гэж байгаа гэд хэлнэ. Руудагийн энийг хийх хараад чи надаар тоглоод байна уу гэж луурлаад байна. Руудач хогноос нэг зүйл аваад хуургаад дайрнаа. Гэвч нэг зохилт өгөөд унаад өгнө. Тэр зохилт нь Занкагийн дүүрэнд нэг зүйл наасан байх ба тэр баас байна. Руудаа бөглөөс гаргагчаар тулдаад гэж. Руудач баас цаад Занкач айгаад л байна. Ингээд хэсэг хугацаанд хөөцөлдөж тоглоно. Занка зүхтаж явахдаа муур нь бүдэрч хувцсанд баас нэлүүлнэ. Энжин ч машинтай ирээд тэр хоёрыг хараад инээж өгнө. Занка нь энэ ертөнцийн баян айлын хүүхэд. Руудач баас шидсэн гээд жаахан ичнэ. Машины багажинд Рио гэх охин суусан байна. Тэр цэвэрлэгч аж. Ингээд тэд цэвэрлэгээний багийн төв байрлал явна.